Сайн мэцхан уу ингээд 2023 оныхоо 2 дугаар хэсгийн тайлбарыг оруулъя. За 2-1. Урамлын биеэр ус эрдэс бодис зөөвөрлөгдөх үйл явцыг бүдүүрчээр харуулв. 1-6-аар тэмдэглэсэн бүтцийн хэсгүүдийг түүний явуулж буй үйл явцтай нь зөв харгалзуулаарай гэсэн. За урамлын биеэр ус эрдэс бодис зөөвөрлөгдөхөд асар чухал үйлчлэгээтэй процесс бол транспираци. Өөрөөр хэлбэл усны ууршилт байгаа юм тий. Навчны амсрын эсээр ус уурших үзэгдэл. За яагаад энэ чухал вэ гэхээр урмал хэдий чиний ус ууршуулна төдий чиний усыг хөрснөөс татдаг гэсэн үг байхгүй. Тэгэд энэ нь яг яаж нөхцөлдөөд байгаа юм бэ гэхээр навчинд хуримтлагдсан ус нарны гэрлийн нөлөөгөөр дулааны энергийн нөлөөгөөр тодорхой хэмжээнд халаад тэгээд уур төлөвт, хий төлөвтөд шилжинэ гэсэн. Ингээ усны уур маань навчны амсар нээгдвүүгүй юу гадагшаа ууршиж гарна. Яагаад тэгэхээр навчин дотор байгаа усны потенциал аарын усны потенциалаас илүү өндөр байгаа байхгүй. Одоо аарт усны молекул бага байгаа шүү дээ тий. Тэгээ усны потенциал гэхээр ерөөхдөө бол усны урсамтгай шин чанар гэд ойлгочих. Одоо хараад зүйлж тайлбарлах юм бол. Тэнгууд навчин дотор усны молекул их байгаа учраас түүний потенциал нь илүү өндөр байна гэсэн. Тэгээ яг бид нэр диффуз дээр концентрац ихтэйгээсээ багтаалууга диффуз явагддаг гэж үздэг штеп. Түүнтэй ижилхэн энд ерөөхдөө бол хийн диффуз явагдчихж байгаа байхгүй. Ус маань хий төлөвлөгөөг шилжчихсэн, амсар нэгдлээ. Ингээ усны уур маань гадаад орчин руугаа градиентийн дагуу буюу потенциал ихтэйгээсээ потенциал багтаалууга ууршаад ингээ гараа явчихж байна гэсэн. Тэгэхээр навчны потенциал буурангууд навч маань ишнээсээ татах ёстой болно. Ишнийх буурлаа үндснээсээ татах ёстой болно. Үндэс маань өөрөө хөрснөөсөө татна. Ийм уялдаа холбоотой ууршилтын процесс явагддаг гэсэн. Тэгэхээр усны энэ молекул өөрөө маш өвөрмөц бүтцтэй байгаа тийм ээ. Сөрөг цахилгаан сөрөг чанартай, сөрөг цэнэгтэй хүчил төрөгч. За эрэг цэнэгтэй ус төрөгч. Орон зай хувьд ийм гурвалжин өвөрмөц төр бүтцийг үүсгдэг. За тиймгүүд хүчил төрөгч маань өөрөө сөрөг цэнэгтэй, ус төрөгч маань өөрөө эрэг цэнэгтэй байгаа шүү дээ. Тэгэхээр нэг талдаа сөрөг, нөгөө талдаа эрэг буюу энд туйлшрал үүсэж байгаа байхгүй юу? Ийм болохоор сөрөг цэнгийг эрэг цэнгийг өөртөө татаж чадна. Эрэг цэнэг нь өөртөө сөрөг цэнгийг холбоно. Бүр яг соронч шиг байгаа. Тэнгууд усны молекулууд маань өөр хоорондоо ус төрөгчийн холбогдоод ингээд нөгөө урсамтгай дээр шин чанартай ус төрөгчийн холбооч өөрөө сул холбоо шүү дээ тийм болохоор амархан тасарч нийлдэг. Ингээд тэр урсамтгай шин чанартай шингэнийг ерөөхдөө бий болгож гинэ гэсэн. Тэгээ мөн дээрээс нь яг ийм усны молекул түүний холбоо харилцан үнштэй холбоотой өрмөц шин чанарууд гарч ирдэг байхгүй. Хамгийн ихэнд болохоор зэрэг урсамтгай шин чанарыг бий болгож байгаа. Хоёр талаараа зэрэг энэ ус төрөгчийн холбоотой хамааралтайгаар илэрч буй үзэгдэл болох адгез, когез харилцан үншил орж ирж байгаа. Адгез гэх юм бол жишээ багш шуудчихжээ. Ус болон киселемийн хан хоёрын тэр харилцан үйлчлэл. За когез гэх юм бол усны молекул хоорондын харилцан үйлчлэл орж ирж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл та нар ингээ стаканыг дүртэл ус хийхээр стакан дээр нийт бүвийсэн юм гадаргуу үүсдэг те. Тэгвэл тэр гадаргуу өөрөө юу илэрхийлээд байна вэ гэхээр усны молекулуудын өөр хоорондын когез харилцан үйлчлэлээр тэр нүдэнд үл харагдах хальс үүссэн байна гэсэн. Тийм болохоор тэнд бүвийсэн юм сонирхолтой бүтцийг үүсгэж байна гэсэн үг байхгүй. Тэгээд нуур болон голын мандал бас яг нь тийм хальстай. Тэр хальсан дээр нь усны шавжууд ерөөхдөө явах боломжтой байдгаа гэсэн үг харна шүү дээ. За тэгвэл яг энэ адгез болон когез харилцан үйлчлэл маань өөрөө эргээд одоо газрын татах хүчний эсрэг чиглэлтэйгээр те усны молекулууд маань ус маань урсах тэр боломжийг нь олгоод байна гэсэн үг. Наад зах нь л усны молекул чинь киселемийн хантайгаа харилцан үйлчилж байна. Ингээд дээшлэх тэр боломжийг нь бий болгож байна гэсэн үг хаана шүү дээ. Яг нөгөө гүрвэл хан дээр ингэж алхдаг шиг. За тэгээд дараагийнх нь талаараа зэрэг капиллярын үзэгдэл гэж ярьдаг шүү дээ. Капиллярын үзэгдэл. Энэ нь өөрөө юу хэлээд байна вэ гэхээр нарийн уурс тийм завсраар шингэн өөрөө дээшлэх эсвэл доошлох үзэгдлийг хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ өвөрмөц шин чанарууд үзэгдлүүд байгаад байгаа учраас ус маань татагдах боломжтой болчихж байна буюу газрын татах хүчний эсрэг урсах боломжтой болчихж байна гэсэн үг юм шүү дээ. За одоо хэсгүүдээ бүгдээрээ ярилцъя. Нэг дугаартай хэсэг бол яг нэг тийм усны молекул руугаа заасан бааз. Тийм болохоор бид нар энэ D дээр нэгийг холбохоор байгаа.
За дараагийнх нь болохоор зэрэг хоёрыг харъя. За хоёр дээр болохоор навчны яг амсрын хэсгээр ус ууршиж байгаа процесс лөө эсвэл амсрын эслүүн гэж заасан биш үү. Тийм болохоор эндээс хамгийн боломжтой нь транспирац гэдгээр орж ирэх гэдэг. Гурыг харах юм бол кислем болон усны молекул руугаа энэ хоёрын хооронд ингээд заагаад өгсөн биш үү. Тэгээд дээрэс нь бас энд 3 гингуудаа усны молекул хооронд үүссэн холбоолоо заасан байгааз. Тийм болохоор энэ маань ус төрөгчийн холбоогоор орж ирнэ гэсэн үг. За 4 болон 5-ыг хараарай. 4 дээр болохоор яг энэ ханны хэсгийг заасан. 5 дээр болохоор зэрэг яг энэ уурсны бүтцийг ингээ бүхэлдэн 2 сумаар ингэж зааж өгсөн бааз. Тийм болохоор 4-ийг бүгдээрээ модлог эсийн хан гэж, модлогын эсийн хан гэж аав. Харин 5-ыг кислемээр авах нь шүү дээ. За 6 болохоор үндэсний хэсгийг оруулж өгсөн байна. Тэгээ үндэсний хэсгээр татаад тэгээ гадна талын энэ хэсэг гэхэр үндэсний үсэнцэр орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр үндэс үсэнцэртэй байгаа нь гадаргуугийн талбайгаа нэмэгдүүлж ингэжиж хөрснөөс илүү их ус болон эрдэс минералыг авах боломжоо олж авч байна гэсэн үг хаана шүү дээ. Одоо энэ дэр шүү дээ нөгөө нэг адгиес болон когийн харилцан үйлчлэх гээд хэрвээ тухайн усны молекул өөр зүйлтэй гадаргуутай харилцан үйлчилж байх юм бол энэ нь адгиес гэж орж ирнэ. Харин өөр хоорондоо харилцан үйлчилж байх юм бол энэ нь когиес харилцан үйлчлэх гэж орж ирдэг онцлогтой. Тэгээд яг кислемээр ингэж ус маань урсаж байна гэж үзэх юм бол усны молекул болон тэр кислемийн хан хоёрын хооронд адгиес харилцан үйлчлэл үүсэж идэг. Харин усны молекулын өөр хооронд когиес харилцан үйлчлэл үүсэж байдаг гэсэн үг байна. За дараагийнх нь урмал яг яаж ингэж те усыг ууршуулад байгаа юм бэ гэдгийг бол оруулж өгсөн байна. Тэгээд доороос энэ хараа дээшлэх тусам усны потенциал нь буурж байгаа зү те. Энэ доор хамгийн өндөр потенциалтай. Тэгээд дээшлэх тусам потенциал нь буурсан байгаа. Тэгэхээр усны потенциал ихтэйгээсээ багтаа руу шилжиж хөдөлдөг гэдгээ маш сайн тогтоох нэ. За ингээд 2-1-ийн зөв хариулт кислен дээр 5 дугаар бүтэц орж ирж байна. Үндэсний үсэнцэр дээр 6 дугаар бүтэц маань орж ирсэн. Транспирац дээр бид нэр 2-ыг авсан. За усны молекул дээр болохоор 1-ийг авсан байгаа. Ус төрөгчийн холбоон дээр болохоор 3-ыг авсан байгаа. Тэгээд хамгийн сүүлийнх нь модлогын эсийн хан гэдэг дээр 4-ийг авсан байгаа. Энд тийм. За 2-ын 2. Цусан дахь глюкозын хэмжээ өөрчлөгдөхөд бие махбодын хэвийн түвшин хадгалахын тулд шингэний зохицуулга явагддаг. Шингэний зохицуулга гэж ороод ирэх юм бол шууд давар авдаг шүү заяа. За дараах зурагт 1-6 дугаараар тэмдэглэсэн эргэтэн болон түүний явуулга үйл ажиллагааг тайлбартай зөв харгалзуулаарай гэсэн. За нойр булчирхай гэдэг маань маш өвөрмөц юм эргэтэн байгаад байгаа тийм ээ. Яагаад вэ гэхээр нойр булчирхай маань одоо гадаад болон дотоод шүрлийн одоо хэсэг гэж 2 хэсэгтэй 9-р ангид орж ирдэг. За гадаад шүрлийн хэсэг нь бүтцийнхээ 97%-ийг нь эзэлдэг бол дотоод шүрлийн хэсэг 93%-ийг нь эзэлдэг гэсэн байдаг. За яагаад вэ гэхээр дотоод шүрлийн хэсгээс даавар ялгарна. Харин гадаад шүрлийн хэсгээс энзим ялгарна. Тэгэхээр гадаад шүрлийн хэсэг гэдэг маань нарийн гидстэй холбогдоод тийшээгээ хоол боловсруулах энзимүүдийг оруулж өгдөг шүү дээ. Тийм болохоор гадаад шүрлийн хэсэг гэж явах нэ. Тэгээд энэ дээр ациносисээс энзимүүд маань ялгардаг онцлогтой. За дааврын хувьд глюкагон болон инсулин гэсэн 2 даавар ялгардаг тий. Тэгээд глюкагон нь альфа эсүүдээс ялгардаг, инсулин нь бета эсүүдээс ялгардаг. Тэгээд энэ эсүүд маань Лангер-Гансын арал гэсэн үрмөцтийн бүтцэд бий. За Лангер-Гансын арал товчилж явах шин. За ингээд ерөнхийн мэдлэгээ хэдүүлээ сэргийн саналаа. Тэгээд энэ хараа инсулин болохоор зэрэг цусан дах сахар ихссэн үед цусан дах сахарыг буулна. Яагаад тэгэхээр цусан дах сахар ихснэ гэдэг нь цусны зууралдамтгай шин чанар нь ихсэн те цус өтөрчж байгаа учраас чихэртэй болоод шүү дээ те. Ингээд зууралдамтгай шин чанар ихсчихээр захын дээр нарийн судсуудаар урсах боломжгүй болчихж байгаа байхгүй. Тэгээд захын идэрхтнүүд
цусан хангамжаар дутагдаад эхэлнэ гэсэн үг. Үүнээсээ болоод хүчилт үүснэ гэж ойлгож болно. Үйл ажиллагаа доголдно. Тэгээ бүр цаашлах юм бол хэсгүүд хүчиж эхэлнэ. Тийм болохоор харааг болох бөөрийн дутагдал үүсэх хөл гарны үзүүр одоо хүчих түүнийг тайруулах гэх зэрэг хүндрэлүүд гарч ирдэг байна шүү дээ. Глюкагоны хувьд болохоор зэрэг цусан дах сахарын хэмжээ багасх юм бол буцаад одоо тэр байх ёстой хэмжээлүүд хэсгэж өгдөг байхгүй. Яагаад вэ гэхээр глюкоз гэдэг маань өөрөө энергийн их усүр болдог шүү дээ, түлшин олж өгч байгаа. Гэтэл тэр нөхөр байхгүй болчвол бид нар энергийн дутагдалд орох гээд байна гэсэн. Нэг гинт ингээл цусны даралт бууцсан юм шиг ингээд толгоо эргээл дотор мухаараад манараал явчихдаг шүү дээ. Энэ бол цусндаа сахар буусантай холбоотой хаан шүү дээ. Тэгэхээр бие организм ухаантайгаас хэрвээ тухайн сахарын хэмжээ ихсүүл яах вэ? Багасвал яах вэ гэд хоёр тохиолдолд хоёуланд нь одоо авах арга хэмжээтэй байна гэсэн үг хань. За мөн дээрээс нь дотоод шүүрлийн хэсэг хэдийгээр 3% эзэлж байгаа ч гэсэндээ даавар гэдэг чинь тийм хүчтэй байхгүй. Бага хэмжээтэй ялгардаг мөртлөө нөлөө өндөр гэсэн үг. За одоо бүгдээрээ 6 сайтар харъя. Нэг дугаарт нэг процесс болсон байна тийм үү? Тэгэнгүүт нэг дугаараар энэ хараа байх ёстой төвшин нь болохоор энд хараар илэрхийлэгдсэн баад цусан дах сахарын хэмжээ бол ийм байх ёстой. Гэтэл нэг дугаартай хэсэг дээр манай цусан дах сахарын хэмжээ маань багассан гэсэн үг. Байх ёстой хэмжээний шиг буурсан байгаа зү тий. За энд ингээд бууралт явагдсан байна. Тийм болохоор бид нар одоо цусан дах сахараа их болгох ёстой. За цусан дах сахараа ихсгэхийн тулд нойр булчирхаанаас одоо ямар даавар ялгах ёстой бэлээ гэдгийг бодноо. 3 дугаараар яг үндсэн идэрхтнийг заасан байгаа зү тий. Тэгэхээр 3 маань нойр булчирхаа. За багассан цусан дах сахар маань багассан учраас нойр булчирхаанаас одоо ямар даавар ялгарх вэ гэдэг асуудал 2 дээр бичигдэх гэдэг байгаа зү тий. Тэгвэл энэ дээр 2 бол глюкагон. Яа тэгэхээр нөөц тэжээлийн бодисоо задлах хэрэгтэй болчих чинь. Тэгэхээр 4 дээр 4-өөс 5 үсэн гэж штэ. Тэгэхээр 4 гэдэг бол нөөцлөгдсөн гликоген байх нь штэ тий. За нөөцлөгдсөн гликоген гээд 4 маань И-гээр орж ирнэ гэсэн үг. За 5 дээр болохоор зэрэг глюкоз үүсэж байгаа. Тэгэхээр F. За үүссэн глюкоз маань одоо 6 дугаартай гэхээр чинь цусан дах глюкозын түвшин болсон. За глюкоз цус руу ялгарна. За ийм очиртай ахны. Тэгэхээр 6 дээр D бахна шүү дээ тий. За тэгэхээр ерөөсөө л инсулин болон глюкагон ямар үед ялгардаг вэ гэдгийг сайн хоорондоо нь ялгаж байгаа хэрэгтэй. Цусан дах сахар хэрвээ нэмэгдэх юм бол түүнийг бууруулахын тулд инсулин ямар эсүүдээс ялгарх вэ? Бета эсүүдээс ялгарна тий. За тэгээд тэр илүүдэл тэр глюкозыг илэг булчин за тэгээд өөхлөгээд ингэхдээ эхлээд арьсан доогуур хамгийн сүүлд хөвлийн хэсгээр хөрөмтлөлдөг. Ийм онцлогтой. За мөн дээрээс нь эслүү глюкозыг оруулж өгөх гол түлхүүр болж өгдөг тий. Инсулин эсийн гадрууд рецептортой холбогдлоо глюкоз эс рүү ороод ашиглагдах боломжтой болно гэсэн. Тэгэхээр нэлээд чухал даавраад за харин эсрэгээрээ цусан дах глюкозын хэмжээ буурах юм бол нойр булчирхаан Лангер-Гансен арлын альфа эсүүдээс глюкагон маань ялгараад тэгээд нөөц гликогенийг глюкоз болгон задлаад цусны урсгал руу глюкозоо оруулна гэсэн. Тэгэхээр ийм байдлаар бидний бидэх шөнийн зохицуулга балансыг хадгалж өгдөг онцлогтой ахны. За нойр булчирхай маань 3-аар орж ирсэн, глюкагон маань 2-оор орж ирсэн. Тэгээд цусан дах глюкозын түвшин бууралтыг 1-ээр илэрхийлсэн байсан. Глюкоз цус руу ялгархыг 6-аар оруулж өгсөн байсан. Нөөцлөгдсөн гликоген 4-өөр глюкоз маань 5-аар орж ирсэн. За 2-ын 3. Өнгөний харалган буюу дальтоник өвчний ген X хоромсомд рецессив хэлбэрээр байрладаг гинэ. Хэвийн хараатай эмэгтэй тэгтээ эцэг нь дальтониктэй ороод очиж хэвийн хараатай эрэгтэйтэй гэрэлсэн гэж дараах хүснэгтэд генотипийн хувилбаруудыг өгөв. Бүгдээрээ эндээс X хоромсом дээр энэ өвчин рецессив шин чанартай юм байна гэдгийг тодруулъя. Тэгээд D үсгээр тэмдэглэсэн маа гэхээр рецессив маань жижиг T байж иж
фенотипд шинж тэмдэг илэрнэ гэсэн үг. Харин том D жижиг D байх юм бол тэгч гэсэн үг. Том D байх юм бол 100% яг эрүүл гэсэн үг байна шүү дээ. За одоо бүгднгийн нэгдүгээрх нь яг ямар юм бэ? Тэгээ ямар хөлтэй юм бэ гэдгийг бүгдээрээ бичээд явъя. За нэгдүгээр хүүгдэл дээр X гээд том D энэ нөгөө нэг хүйсийн хоромсом дээр байрладаг учраас X, Y-ийн хүйсийн хоромсом дээр зэрэг төвшүүлж байгаа юм шиг ингэж бичиж өгдөг онцлогтой шүү заяа. За тэгэнгუთ X дээр том D, Y гэж орж ирж байна. Энэ тохиолдолд эрэхтэй ам чинь эрэхтэй. За тэгээд том D-тэй байгаа учраас эрүүл гэсэн үг. За дараагийнх нь том D, жижиг D гэхээр хүйс нь XX гэхээр ийм байж тарах гэдэг тийм. За том D, жижиг D гэхээр фенотипийн хувьд бол эрүүл харагдана. Гэхдээ үндсэндээ бол энэ рецессив генийг агуулж байгаа учраас тэгч гэж байна. За 3 дээр XX гэхээр мэдээж эмэгтэй юм байна. Том D гэхээр маргаангүй эрүүл юм байна тийм. За 4 дээр X, жижиг D, Y байгааз. Тэнгууд ууг нь бол манайхан рецессив шин чанар чинь сая энд багш нь хэлсэнчлэн хоёр жижиг хүсэн маань хосолж ийж ингээд фенотипид өвчтэй гэсэн шин тэмдэг илэрдэг штеп. Гэтэл хүйс даган удамших тэр эрэгтэй хүн ганцхан ширхэг X хоромсомтой тийм. Ганцхан ширхэг X хоромсомтой учраас тэнд жижиг D орж ирэх юм бол одоо өвчтэй гэсэн үг. Яагаад тэгэхээр Y дээр энэ ген байхгүй. Тэгэхээр шууд нэг генийхээ одоо нэг генерэл тэр фенотипид илэрхгүй юу гэдгийг шууд шийдэгдээд явж байгаа байхгүй юу. За тэгвэл 4 дугаартай маань X эрэг учраас эрэхтэй. За X жижиг D-тэй байгаа учраас өвчтэй байх нь. За 5 дээр харах юм бол XX гэхээр мэдээж эмэгтэй. За жижиг D байгаа учраас өвчтэй гэсэн үг. Асуулт руу оръё. Ээжийн генотипийг тодорхойлоод хүснэгтийн харгалзах тоог бичээрэй гэсэн байна. Тэгэхээр ээжийн генотип гэхээр энэ бодлогон дох эмэгтэйг асууад байна гэсэн үг шүү дээ. Хэвийн хараатай эмэгтэй гэсэн мөртлөөсөө эцэг нь дальтоник гэж өчөж байгаа байхгүй юу? Тэгээ яагаад эцэг нь дальтоник гэж өгсөн бэ гэхээр энэ эмэгтэйн одоо ээж нь ямар ч байсан те ээж нь ямар ч байсан эцэг нь бол яалтчгүй X жижиг D ирэх байсан байгаа байхгүй. Тэнгууд нэг X-ийг бол ихээсээ аавна тийм биз охин төрхийн тулд нэг X-ийг ихээсээ аавна. Нөгөө X-ийг эцгээсээ аавна. Тэгэхээр энэ охины хувьд эцгээсээ X жижиг D буюу яг энэ дальтоник өвчний генийг угаасаа авч таарах байхгүй юу. За тэгээд бодлого маань хэвийн хараатай гэсэн учраас тухайн эмэгтэй эцгээсээ жижиг D-ийг авсан шүү дээ. Жижиг D X-ийг тийм болохоор энэ маань тэгч гэсэн үг. За ингээд A дээр бид нэр X том D, X жижиг D буюу 2 дугаартай тоог бодно гэсэн үг. За аавын генотипийг тодорхойл. Тэгэхээр энэ дээр хараа. Ерөөсөө л яах гэж энэ эцгийн дальтоник гэдгийг дуртаж өгсөн бэ гэдг нь өөрөө цаанаа явах наа чинь гетерозигот генотиптэй эмэгтэй байгаа шүү гэдгийг далдуураа хэлээд байна гэсэн үг юм шүү дээ. За аавын генотипийг тодорхойлон хүснэгтийн харгалзах тоон дугаарыг хариултын хуудасны бид тэмдэглээд гэж байна. За аавын гэдэг нь энэ яг бидний бодлогоны энэ ээжийн тэ одоо нөгөө нэг энэ хэвийн хараатай эмэгтэй болон хэвийн хараатай эрэгтэй гэр бүл болсон гэж байгаа шүү дээ. Яг энэ гэр бүлийн хувьд л ээж аав гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр аавын генотип гэхээр бид нар саяны энэ дальтоник эцэгтэй энэ эмэгтэй нөхрийг бичнэ гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр эрүүл эрэгтэйтэй гэрэлсэн гэхээр эрүүл эрэгтэй чинь X том D байж ирүүлэн шүү дээ тий эрэгтэй. Тэгэхээр X том D эрэг маань хариултын хуудасны 1 гэсэн номероор орж ирж байгаа. За одоо дараагийн асуулт руу оръё. Өнгөний харалган дальтоник хүүгийн генотипийг тодорхойлоорой гэж. За өнгөний харалган хүү гэхээр нэг л X-тэй учраас тэр X дээр нэг ширхэг рецессив ген орж ирэхдээ л угаасаа фенотипид өвчтэй байна гэж илэрнэ шүү дээ тий. Тийм болохоор X жижиг D эрэгтэй орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр манай хариулт 4 гэж бодно гэсэн үг. За дараагийнх нь хэвийн хараатай гомозигот генотиптэй охиныг тодорхойлоорой гэж байна. Гомозигот гэд онцлцсон байгаа. Тэгэхээр генүүд маань ижил бичгэлтэй буюу 2 жижиг эсвэл 2 том. Тэгээ хэвийн гэсэн учраас 2 том байх гэдэг тийм. X том D, X том D. Тэгэхээр хариултын хуудсан дээрээ бид нэр 3 гэж бодох нэ.
За энэ гэр бүл гэдэг нь эмэгтэй нь X том D, X жижиг D буюу тэгч байгаа. За эрүүл хүү төрөх магадлалыг хуваар илэрхийлнэ. За үржих нь эцэг нь эрүүл гэсэн учраас X том D Y байна. За эндээс гамета үүсгэх юм бол эхийн талаас хоёр төрлийн гамет үүсэж байна. Том D-тэй, жижиг D-тэй тий. Энэ хоёрын алиг нь ч хүүхэдтэй өгч магадгүй. За дараагийнх нь болохоор эцгийн тал дээр мөн ялгаагүй нэг бол X том D-тэй өгнө, нэг бол Y-тэй өгнө. Тэгэхээр хэрвээ эцгээс X ирэх юм бол охин хүүхэд төрнө. Хэрвээ эцгээс Y ирэх юм бол хүү хүүхэд төрөхнэ. За одоо бүгдээрээ Пинетийн тороо байгуулад харчих. Яг нөгөө нэг бодоо сурцсан хүүхдүүд дээр бол цээжир шууд бодлогоо хараад нүдэнд нь хариулт нь бууж ирэх бах уу. За X том D, X жижиг D, X том D, Y. За энэ дээр X том D орж ирж байна. Энд X том D жижиг D орж ирж байна. За энд X том D Y орж ирж байна. Энд X жижиг D Y орж ирж байна. За гэр бүлийн хүүсийн харьцааны ийг харьцах нэг байна тий. За өвчтөе болон эрүүл хүүхдүүдийн тоо бас яах нь 75-25-аар орж ирж байгаа. 75% нь энд ингээд эрүүл. Өөрөөр хэлбэл 3-1 гэсэн харьцаатай. Өвчтөе гэдэг нь 25. Өөрөөр хэлбэл 3-ыг харьцах нь 1-ээр орж ирж байна. За гэтэл манай энд юуг асуусан байгаа вэ гэхээр эрүүл хүү төрөх магадлал гээд яг хүүсийг онцлцсан байгаа байхгүй. Тэгэхээр бид нар сүүлийн дээр асуултанд хариулахдаа зөвхөн хүүг харна гэсэн үг. Тийм болохоор нийт хүүхдүүдийн 2 нь эрэхтэй байсан. За тэгэнгუутаа хүү нь гэхээр яг 4-ний 1 нь эрүүл. Өөрөөр хэлбэл 25% орж ирнэ гэсэн үг. Хариулт маань. Дальтоник өвчин гэдэг маань өөрөө улаан ногоон өнгийг ялгадаггүй өвчин байх нь шүү дээ тий. Тэгээ Английн алдарт тийм физикч Джон Далтон өөрөө яг ийм төрлийн эмэгтэй байсан бөгөөд 1798 онд үүнийг анх шинжлэх ухааны түвшинд судлаад бичиж үлдээсэн ийм онцлогтой байдаг бахны. Тэгээд яг түүний нэрээр ерөөхдөө Далтоник өвчин гэд нэрлэлсэн гэх юм уу та. Генотипийнхаа тэмдэглэгээнүүдийг л мэдж байгаа юм бол амар агааз. Тэг хүүс даган удамшиж байгаа гэдгээл ялгаж сайн харах нь шүү дээ. За 2-ын 4. Энэ бүгдээрингийн өмнөх онд ажилласан тест агааз нейтрализм, аминсализм, комменсализм, мутуализм, паразитизм болон конкуренц гэсэн өгөгдлүүдийг жишээтэй зөв харгалзуулах даалгавар байгаа. Өөрөөр хэлбэл тухайн ангийн орчин тойрондох популяцууд зүйлүүд өөр хоорондоо ямарваа нэгэн байдлаар харилцан үйлчлэл холбоо хамааралтай байдаг. Тэр холбоо хамаарлыг нь ий хүү ингэж 6 төрөлд ангилж өгдөг гэсэн үг хань тий. За тэгвэл одоо бүгдээрээ кейсүүдээ эхлээд ES-ийг хүртэл уншчээ. За хандгай хэрэм 2 нэг ойд амьдрах боловч бие биедээ ямар ч хамааралгүй. Хандгааны яах хэрэмд хамаагүй, хэрэмний яах хандгаад хамаагүй. Тэгэхээр энэ хоёр маань хоёулаа нэг нэгэндээ ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй учраас тгээр тэмдэглэнэ. За тэгээ энэ төрлийн харилцааг нейтрализм гэж нэрлэдэг. Энэ хараа A дээр бол бие биедээ ямар ч хамааралгүй гэдэг бидний гол нейтрализмыг таних түлхүүр өссөн шүү зэ. За B жижиг биетэй бор шувуунууд нь эдэрч тижээлийн хувьд байнгын өрсөлдөөнд оршдог. За энд өрсөлдөөн гэж орж ирж байна. Тэгэхээр өрсөлдөөн бол тухайн энэ зүйлүүдэд хин хинд нь ашиггүй идэхгүй байтугалуудад тийм болохоор хоёулаа дээр нь сөрөг нөлөөтэй буюу сөргөөр тэмдэглэгддэг. За тэнгууд өрсөлдөөн гэдэг маань шууд конкуренцээр орж ирнэ. Тэгэхээр 6-гийн B гэсэн үг. За дараагийнх нь хаг болон мөөг замг хоёрын симбиоз амьдрал юм а гэж ааз. Тэгэхээр эндээс бидний барьж авах түлхүүр симбиоз амьдрал байгаа байхгүй юу? Мөөгөндөөч ашигтай, замгандаач ашигтай гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хоёуланд нь ашигтай энэ төрлийн холбоог мутуализм гэж нэрлэдэг. Тэгэхээр C-ийн 4 бахна. За D арслангийн сүргийг цөөр чонд байнга даган явж тэдний үлдээсэнсийг зэмээр хоололдог. За сэг зэмээр хооллох үлдээсэнсийг замаар. Ингэнгუут шууд тухайн энэ арслан болон цөөр чоны хамаарлал нь комменсализмаар орж ирж байгаа байхгүй юу? За комменсализм 3 комменсализмын D гэвч.
За яагаад вэ гэхээр Арслангийн хувьд тэр чонны яах ямар нэгэн педали байхгүй аз. Гэсэг хэрнээсээ цөөр чон тэгж ан авлаж өөрөөсөө энерги ялруулахгүй ингээд юмны хойноос хөөж туухгүй буюу өөрт нь бол ашигтай гадааз тий. Тэгэхээр нэг нь хорчлохгүй, ашиглахгүй баг өөрийн ч мэдлгүй бусад зүйлүүдийнхаа хоол оромж бүх юм бэлдээд өчөж байна гэсэн үг байхгүй юу? За дараагийнх нь газрын сүүдэрт ургаж буй гэрэлт дуртай үүслэг гурвамлын амьдрал торойтдог гинэ. Яагаад вэ гэхээр гацуур маань өндөр штэ. Тийм биз? Тийм болохоор өнөө өвснийхөө нарыг бүх юмыг нь ерөөхдөө хаачдаг байхгүй. Ийм болохоор дээр нэгэнд нь буюу гацуурт бол ямар ч хамаагүй байна шүү. Харин өөрийн мэдлгүй бусдаа төвг болчихж идэг байна. За энэ төрлийн одоо харилцааг хоёр буюу амин сализм гэж нэрлэдэг. За сүүлийнх нь хялгасан хорхой болон хүний бие шимэгчлдэг амьд юм аа. За энэ дээр мэдээж шимэгчлэл гэдэг ороод ирлээ. Тийм болохоор F маань 5-тай холбогдно гэсэн. За тэгэхээр бид нэр харилцааны хэлбэрүүдээ одоо тогтоохоос өөр аргагүй байгааз махан эдэрстэн гэдэг нь нэг нь идүүлээд нэг нь идүүлэхгүй байгаа шүү дээ. Тийм болохоор идж байгаадаа ашигтай, идүүлж байгаадаа ашиггүй нөлөөтэй. За шимэгч хорхон дээр мэдээж шимэгчилж байгаа хорхоондоо ашигтай хүмүүст буюу одоо тэр эзэн биед бол ашиггүй. За энэ дээр комменсализм байгаа тий. Тэгэхээр нэгэнд нь хорчлохгүй ашиглахгүй өөхөнд нь ашигтай. Одоо жишээлх юм бол түрүү хэлсэнчлэн гацуур би энэ өвсийг халахын тулд өндөр ургыг гэхгүй угаасаа л байж байгаа л тэр штэ тий. Тийм болохоор өөрт нь гацуурт бол ямар нэгэн сөрөмжлөл байхгүй. Өвсөнд хөлсөн хүсээгүй нарын халахлаад байгаа учраас фотосинтез нь бурдаг бахны. За харилцан ашигтай харилцааны хэлбэр. За энэ тохиолдолд аль алинд нь эерэг шин чанартай. За конкуренц гэхээр өрсөлдөөн орж ирж байгаа. Тэгэхээр хоорондоо өрсөлдөн гэхээр мэдээж өөр хоорондоо өрсөлдөөнтэй байна гэсэн үг. Хоолны төлөө, орон байрны төлөө, үйлчлэлийн хосын төлөө гэх мэтчил. Тийм болохоор аль алинд нь ашиггүй буюу сөргөөр тэмдэглэл. За харилцан нөлөөгүй гэдэг дээр нейтрализм буюу нэг нь нөгөөдөө яах нь ямар ч хамаагүй ямар нэгэн зүрхийн нөлөө үзүүлэхээ гэсэн үг юм шүү дээ. За ингээд хариулт 2-4 дээр тодорхойллоо. Энэ хүртэл локустай хамт байсанд баярлалаа. Баяртай. Өнөөдрийн сабаа дараарай хүүхдүүд.